За сайн байцгаана уу. Та бүгдэд шинэ оны мэндийг хүргэе. За алидын шинэ он гараад 1 сар өнгөрцөн байна. 2025 он гарснаас хойш Франкштейнийхаа дугаарыг оруулах гэж бодож явсаар байгаад. Яг одоо оруулахаар болсон байна. За тэгээд 9 сараас хойш тунчиг завгүй байж байгаад саяхнаас л одоо завтаа болж байна. Тэгээд та бүгддээ бас Франкштейнийхаа сүүлийн дугаарыг яг одоо үзүүлье. Тэгээд Франкштейн маань ерөнхийдөө бол зогсоо зайгүй хооронд явлаа. Одоо бол ингээд би нийтдээ нэг 22 мянган км анх гарсан цагаас хойш 22 мянган км явчихсан байна. За энэ хугацаанд маш их туршлаа. Маш олон газараар явлаа. Өвөл зүүн, хавар намар, шавар шавха ер нь бүхий л замуудаар явж туршиж үзлээ. Чулагтай машин цаанаа л өөрөө идэм байна. Тэг үнэхээр надад таалагдсан. Тэгээ би одоо ямар ч үсэн энэ удаагийнхын дугаараа та бүгддээ бас хүрчээд бас нэг чухал зүйлийг бас нэвтрүүлгийн төгсгөл дээр бас зарлана гэж бодож байна. За тэгээд тогтсон сууж үзээрэй. За subscribe дараагүй одоо үзэж байгаа хүмүүс байх юм бол яг одоо дараад алидын дарснууд нь бол лайка дараад шинэ дугаартай хамтдаа орцгоё. За шал Франкштейн цахилгаан зохиолгоор явж байна. Орон сервистэй хийж байна. За шүүж байна. За. Нэг яллаар цаах.
тоглоол таа. Харт. Тэндээ явах гээд тэндээ тавина. Зя тэгэд. Одоогор бол машин маань нэг юм. Хөл байна да. Санаагаар урах асуудлаас их гарлаа шүү. За ямар ч байсан нэг цэглэгээний асуудлаа нэг окей болгоод авчлаа. Авч байна. Тухай дууслаа. Тэндээс очингууд одоо салаанаа боох. За тэгээ явах үед ингийн тестүүд нэлээд хийгдэнэ. Ингээл ирэхэд айлд манай шиг бэлэг болох гол байж энэ. Сайхан юм бодоод байдаг. Тэгээд бүх юм сайнаар болно гэдэгт л одоо 100% итгэж байгаа үднэс л одоо ингэж л үзэж байна. За дараагийн цалан төсвөр дээр одоо ингээд ирээд 45 дахь 7 хоног болоод энэ оронд нас тоором сервисээр авчихсан, ирж очсон явсан. Бүтэн сая өдрөдний хамрд юм билээ. Хагасны орой авчихсан. Яг үзэж эхэлсэн хоног нь 5 дахь хоног гэсэн юм дээр. Өнөөдөртөө одоо ингээд дуусч байна. За тэгээ эндээс гараад дараагийн алхамдаа хийгээд ингээд ерхэд бол ойрын хугацаанд бол нэлээд эрчимдсэн байдлаар явж байна. За хөвсгөл нуур маань биднийг дуудаж байна. Томдохгүй саялта гарнаа. За 2002 оны Кузу дээр энэ жил та дизель хөдөлгөөр байсан. За 5 визийн хөдөлгөөрийг тавьж өгөөд за цахилгааны асуудлууд нь ерөнхийдөө бол жигдэр тийшээ болчихсон байгаа. За эндээс одоо эхнээс нь одоо хийгдэж байгаа ажлууд маань юу дутуу байгаагаас эхэлж яриад юу хийснийгээс бас бүгдээр яриад явъя гэж бодлоо. За дизель мотор байсан учраас одоо энэ гал хамгаалагчийн үүр бол бензин мотор их тэнэлтэй байдаг. За агаар шүүгч нь бол энэ талтай байрладаг болвол дизелийнх бол энэ талтай байрладаг. Тэгэхээр нэг басандаа бид нар агаар шүүгчийг энд арай зохиож өөр агаар шүүгч тавьж таарж гинэ гэсэн. Ерөнхийдөө энэ цахилгааныг бол эндээс нь хөдлөхгүйгээр байлгахаар шийдсэн. За тэгээд ямар ч байсан моторын хувьд бол сайхан мотор тавигдсан. Дуу шуу бол янзын асуудалгүй моторыг тавьж өгсөн байгаа. За өнөөдөр гарч ирж байгаа том проблем бол аржаатрын проблем байна. Аржаатар. За энэ өөрийнх нь аржаатрыг тавьсан. Тэгэхдээ энэ аржаатар нэг том дутагдaltaй талтай байгаа. Тэр нь болохоор та нар одоо харж байгаа бах. Доошоогоо нилийн ийм суулттай байна. За энэ суулттайгийн улмаас бол одоо энэ өрүүлийн татварга бол зүүн тал руугаа дарахад нэг өсөндөө аржаатраа цох магадлал айгүй өндөртэй болсон. Тийм учраас өнөөдөр бид би яваад аржаатар сервисээс яг одоо хэмжээгээ өгөөд арай одоо 3 арай бүдүү өргөн гэсэн үг тийм бүдүү. Тэгэнгүүтээ өндрийн хувьд гэх юм бол 10 см бага. Одоо эн чинь бол 65-ыг харьцсан 65 хэмжээтэй аржаатар байгаа. Тэгэхээр 65-ыг харьцсан 55 хэмжээтэй аржаатар болгож
өөрчилж байгаа. За тэгээд ланд 80-ийн арай өргөн ийм аржаатрыг бол ийм тавьж өгсөн. Тэгсээр нэг осондоо моторын халалт бол үүсэхгүй байх дээр анхаарсан байгаа. За тэгээ урдаа чулааг тавихад бас нэг гардаг проблем бол гидрийн асуудал байдаг. За гидр бол моторн дээр бол энд ингэж байрладаг. За тэгээд эндээсээ бол өрүүлийг зөөлөж өгөх, өрүүл эргүүлэхэд бол тусалдаг үүрэгтэй байдаг. За өөрийнх нь гидрийг бол энэ дээр тавигдана. Гэхдээ өрүүлийн түнтэр тавигдсан байгаа энэ төрөв рүү бол одоо нэг сундар даралтын залгаа хийгдэж таарна. Ингэснээрээ бол өрүүл маань зөөлрж өгнө. За ингээд өрүүл зөөлрж өгснөөрөө эргүүлэхэд буюу маневр хийхэд амар болж өгнө гэсэн. За түрүүний ярьжсанаар бол одоо нэг өсөндөө энэ болвол яг энэ дээр энэ хэсэгтэр ингэж байрладаг. Гэтэл одоо ингээд байрлалынхаа хувьд гэх юм бол ингээд боогдох боломжгүй болж байгаа гэсэн үг. Яагаад тэгэхээр ийшиг ингээд шууд цохоод байна. Энэ нэг проблем байгаа учраас 4 хуруу ойролцоогоор бол миний хуруугаар бол 10-аас 12 см-ийг бол хасаад үүний цаагуур ингээдээ орд тараад дараа нь эндээ бол доогуур нь ийм төмөр хамгаалтыг бол хийж өгнө. Төмөр хамгаалтыг хийж өгөөд аржаатраа бол чулуу за тэгээ мөс цустай газар ухарн шаврын ухарн бүхэл юмнаас бол ингээд аржаатраа хамгаалах юм хийж өгж байгаа юм. За тэгээд яг гоо энийг бол өөр аргаар шийднэх юм бол body lift хийж болно. Body lift гэх юм бол аржаатар дээшлэн. Тэгэхдээ машин маань би одоо нэг актер өндөрлөхийг хүсэхгүй байгаа. Унах аюултай. Тийм учраас нэг осондоо body lift хийхийг бол эсэргүүцэж байгаа. Body lift бол энд одоо хийгдэн нэг 5 см хийлээ гэж бодоход нэг ойролцоогоо нэг ийм өндөр болно гэсэн үг. Энд тэгэхэд энэ дээр барил таарж байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр унах аюултай болох магадaltaй учраас тэр аюулаас сэргийлээд хамгийн найдвартай арга бол аржаатраа хасах арга хэмжээг бол авч таарж байна. За одоо л урдаа чулаак 80 чулаак тавиад ардаа ингээд 95 чулаак спейсертаа тавьсан байгаа. Ингээд дугууны хэмжээ болвол дугууныхаа мөрөө дагах байдал нь бол яг сайхан дагаж явж байгаа. Дагаж явж байгаа юм байралтай болсон байна. За уртлын купрээ бол сайхан будцсан. Мөн гişгүүрээ сайхан будаад янзлаад тавьчихсан. За энэ гişгүүр бол яг одоо ингээд зорчигч суухад гიშгээд ингээд суух зориулттайгаа ерөөхдөө бол ботсон байгаа. Тэгээ ерөөхдөө бол айгүй амар нэгт урт юм том хүнд жинтэй зүйлийг бас машиндаа хийхийг хүсээгүй учраас иймэрхүү байх байдлаар гişгүүрийг сонгосон байгаа. За арын суудлал руу ч гэсэн суухад ерөөхдөө бол айгүй амархан иймэрхүү байх байдлаар суучнаа. За ардаа бол нэг иймэрхүү гүпер хийж өгсөн. Тэгээд Тижими ийм борхоог бол арталтаа хийж өгөөд татах тийм ээ машин дээр татахад бол шакл хийж байгаа татчих юм боломжтойгоор тавьсан байна. За одоо эндээс бол арын хаалгыг бол бүтэн солино. Ягаад гэхээр арын хаалга маань бол олон жил Монголд яваад эвдрэл гэмтэл айгүй ихтэй. Тэгээд аялд явхад бол ер нь багажны хаалга онгоохгүй байх, хугарч гэмтэх тиймэрхүү асуудал айгүй төвөгтэй байдаг учраас арын хаалгыг бол шууд соль таарж байгаа. За тэгээ энэ машины бүх эрзэнүүдийг бол бүгдийг тавьж байгаа. За тэгээ би бол метр 82 83 таа учраас дотор нь суугаад явхад өөрийнх нь толны өндөр бол юм доор байдیں۔ Тийм учраас жоохон өндөр дээшээгээ болсон тойл надад хэрэгтэй байсан учраас энэ тойлыг бол энэ тааруулж тавьсан байгаа. Одоо дотордлын пиавар нь хийгдэггүй харагдаж байгаа. Хуучин нөхөн бол энэ дээр ингэ таардаг. Ингээд тусад нь арай өөр байх байдлаар. За угаа цэвэрлээгүй байгаа учраас жоохон муухай байгаа. Нилээ муухай байгаа. Тэгээд энийг бас ойлгоно гэж манайхаа. Тэгээд өндөр ийм тойл тавьж өгсөн. Тэгээд янз бүрийн цоглоо гэж бодоход ингээд шууд хураагчдаг механик ийм тойл гэсэн үг л дээ. Яг өөр олон төрлийн тойлны сонголт байсан. Гэхдээ би бас нэг юм хард цагаан хоёр өнгийг хооронд нь хослуулсан байх байдлаар бодож байгаа болохоор энэ тойлыг бол сонгосон байна. За тэгээд гэрлээ лазер лайт гэрэл сонгож тавьсан. Тэгээ энэний нөгөө гадна талын хэсэг нь шил байдаг учраас ер нь зурагдана гэсэн ойлголт нь айгүй бага байд юм билээ. Тэгээд янз бүрийн муухай болоо шарлж марсан тохиолдол гайгүй байд юм билээ. Дээр үеийн машинд чинь бүгд юм шил байдаг. Тэгээд энэ дотор талдаа линзэн гэрэл тавьсан. Их дажгүй гоё болж байгаа. За тэгээд өрүүлийн гидр бол энэ тавигдаа өрүүлийн төдөрлөгөө холбогдчихно. Энд агаар шүүгчээ тавиад ийшээгээ сноркл маань ингэж гарч ирнэ. Сноркл буюу одоо сапари хоолой гэж яриад байдаг тийм ээ. Агаар шүүгчийг ингэ тавьж өгнө. За тэгээ угаах цэвэрлэх ажил бол ер нь хамгийн сүүлд хийгдэх ажил болохоор
ерөөхдөө бол юу яагаал байж энэ да. Машиныхаа юмыг хийлцээл ингээл хийгээл хамт яваал байж байна. За тэгэхээр ачаа энтер нь бол бэлэн болчихсон байгаа. Одоо тэр дээдлийн ачааны мөрийг өдлийн мөрийг тайлж хаяад дээрээ цоолоод ачааныхаа мөрийг ачаага тавина. За тэгээд дээр нь дээврийн майхан энэ жил тавихаар төлөвлөсөн байгаа. За тэгээд энэ бол өөрийнх нь тойлмол биш ээ. Шал өөр тойлон тэгээд ингээд тавьчихсан. Тэгээд их дажгүй хөөрхөл харагдаж байна. За будаг шунхны ажил байгаа. За ер нь би аялдаа явахдаа будаг шунхныхын ажил төрлийг бас хийж амжихгүй юм шиг байна. Өргөлөөдөө машиныхаа бүх юмнуудыг жигд сайхан болгож аваад гарах төлөвлөгөөтэй байж байна. Тестүүдүүд нэлээд олон удаа явах төлөвлөгөө гаргачихсан байж байна. За ямар ч байсан машины хувьд гэх юм бол анх одоо зүгээр энгийн күүзүү байсан. За мотор тавигдсан ингээл бүх л ажлууд нь ингээ хийгдээд 3 сар боллоо. За 3 сарын дараа одоо ингээд цахилгаан нь бол 95%тай. Машины явах үедээ бол 80% хувьтай байж байна. За үлдсэн одоо нэг 7 хоногийн ажил бидэнд үлдсэн байж байгаа. Тэгээд одоо ямар ч гэсэн NM сервис дээр ирж гисэн гадаа машин авчраад тавьчихсан. Эндээс бол одоо дараагийн зүйлсийг бол хийлнэ. Болж игэл уртлын 2 карланы орж ирсэн машины карлан тавиад ингээд ямар ч гэсэн гоё болох төлөвлөгөөтэй байж байна да. Дугуй могоо бол одоо энэ машин дээр бол би яг л зөв сонголт хийцэн байна гэж бодож байгаа. Lexus-ийн 265 916 тань дугуй тавьсан. Манайхаас үн бас сонссон баг. Энэ жилийн хувьд гэх юм бол нэлээд олон километр явах ил байгаа учраас хамгийн гол үйлчлэгчдээ бол сайхан хийцэн. Ерөнхийдөө бол миний хувьд одоо хамгийн гоё санагдаж байгаа, сайхан санагдаж байгаа зүйл болохоор сүүлийн 5 жил одоо мөрөөдөж байсан зүйл болох энэ урдаа чулагтай, гартаа машин чулагтай болох гэдэг мөрөөдөлтөд бол энэ жил бол ингээд хөрөхд тун ойрхон ирсэн байна. Маш сайхан байна. За тэгээд сайхан машинаа бас гаргаж аваад болгоож аваад тэгээд та бүхэндээ бас болсны дараах бичлэгээр бас эргээд сайхан уулзцгаана. За түр баяртай. За тэгээд ерөнхийдөө бол шинэ ажил, шинэ төсөл маань бол 3 сар гаруй хугацааны дараа хөрөнгөөцөд болж ерөнхийдөө бол дууссан. Ажлынхаа ард гарсандаа туйлын их дата байлаа. За тэгээд хамгийн сүүлийн одоо хийгдэх ажлын нэг бол яг аргагүй урд салхиныхаа шилийг солих хэрэгтэй байсан. За тэгээд урд салхины шилээ харах авто шилний газар очиж солиулж тавьсан байгаа. За тэгээд мэдээж урдах замаа сайхан харж явхад сайхан шилтэй байх бол тунч их чухал байдаг. За иймэрхүү одоо мотивац хийгдсэн машин бас шинээр одоо ингэж зохиож хийн гэдэг бол за маш олон хүмүүсийн хүч хөдөлмөр орно. За энэ дундаас бас одоо зорилттой бас мартаад орхих хүмүүс байгаа бол өргөжлүүлэн бас энэ бүхэн дээр бас хамтран ажил гүйцэтгэсэн хүмүүс маш их олон байдаг. Захиргаан ч батаад маш их баярлаа. За тэгээд даваахтаа маш их баярлж байна. За мөн цаашлаа тоором сервисийн хамт олонд NM сервисийн за тэгээд жамаа найзтай ер нь бол ингээ ярих юм бол маш олон хүмүүсийн машины хамт гарахын төлөө бол зүтгэцгээсэн байна. За тэгээд бүсүүд нь сапари хоолоо олдохгүй. Тэгээд сапари хоолоо өмнө нь 3-4 нэлийн агаар дутчихсан. Тийм болохоор сапари хоолоогоо Land Cruiser 100 маркийн 90 буруу дэше явууд биш байна. Snorkel хоолойг бол тавьсан байна. За ингэснээрээ бол одоо нэг бачимдаж одоо хоолтой асуудал нь бол байхгүй байсан. За миний хувьд бас энэ бүхэн тусалдсан. Эдгээр бас хамт олонд орж ярилж байгаагаа илэрхийлэх зүг баг. За энд юу гараад ирвэ гэх юм бол энэ бол баллон. Юуны баллон юм гэхээр газын баллон баг. За ковидын өмнө л орж ирсэн энэ үйлчлэгийг бол Монголд ганцхан газар хийдэг. За энийг бол Хосгаз гэдэг компани бол хийдэг байна. Би машина бензинээр болон газаар явдаг зориулттай юм машин болгоё гэж төлөвлөсөн. За тэгээд яг ковидын өмнө дизель хэрэгтэй байсан. Дизель дээр газ тавьдаг юм байлээ. Тэгээд бензин машин дээр газ тавьдаг учраас за энэ газыг ямар ч гэсэн тавиулна гэсэн зорилго тавиад
6 сарын 28-нд гарах ёстой аялд гарах ёстой хүн маань бүтний шүнжэнгөө үзээ 6 сарын 28-ны өглөө гэхэд бол одоо Газа тавилж дуусч ирсэн. Бас хобби юм да. YouTube. За тэгээ Туркаас мэрэгчлэн ирсэн байсан. За энэ газрын эзэд нь бол алдартай аялагч хүмүүс байдаг. Та бүгд бас ичнээ мэдэх бах. Цэгэр машинтай аялдаг. За мөн Ford Mercedes-Benz Sprinter-тэй Сидней хүртэл аялсан. Төвшөөгийн бизнес байгаа. За мөн мотоциклтой Дундад Азийн орнуудыг тойроод ирсэн. Алтан гэрэл гэдэг залуу энэ бол хамтран хийдэг ийм бизнес байдаг. Тэгээд хоёр найзынхаа бизнесийг дэмжиж, за мөн миний машиныг бас оффроуд аялд явхад энэ газ хэрхэн хэр байх вэ гэдгийг сайтар шалгаад ирээ. Үзээд ир гэдэг байдлаар бол газ тавиад явсан байна. Яа гэвэл орохтой. Яагаад Александр Гчэн энэ соёлоос машинда Хөөстө лөчгөө шалтаа гээ. машинда газ гэж байна. Ята. Индээ төрөө. За хөвсгөл нуур тойрох аялал маань хатгал тасхан дээр ирсэн. Хөдөлгч байна. Тэгээд одоо бензиний дүүргэсэн, газад дүүргэсэн хөдөлгөл бэлэн болсон байна шүү. Өөд ч 37.8 дараа төрөв. Алах гад байсан. Одоо бороо орох ч байна.